Хай манайхан. Бид гурав байна. Тэгээд дараагийн хака хийхээр ирлээ. Өнөөдөр болохоор бид гурав дээрээс чинь харчласан. арчигэн дээрээс харсанчлан ток пицца хакс шүү. TikTok-оос бас авчирсан. Ганц пицца хийхгүй 3-3 пицца. Та нар бэлнэ үү? Бид гурав бэлэн. Манай хоёр дүү штэ те нэг хичээлээсээ сая дөнгөж сая орж ирсэн. Тэгээд хэд оройтоод бичлэгээ эхлүүлж байгаа учраас би юмнуудын бүгдийг нь бэлтцсэн байсан. Хэрчээд бэлдээд одоо бүгднийг хийхэд үлдсэн заяа. Бэлдсэн юмнуудаа бүгдийг нийлүүлээд яг пицца хэлбэртээ оруулангуудаа шарх шүүгэндээ хийгээд тэгэл ер нь баг бэлэн болохоор. Тэгээ та нарт харуулъя. Зя. Энд бид гурийн пиццанд хэрэгтэй юмнууд идмэр байна. Хэрчих хэстэй орцнуудыг болохоор хэрчээд бэлтцсэн байгаа заяа. Тортилла пиццаны одоо TikTok-оос авчирсан бичлэгийг штэ тий энд үзүүлээ заяа. Та нараас дагаад хийгээрэй. Тортилла пиццанд юу хэрэгтэй вэ? Тэгэхээр тортилла гурил орно заяа. Моцарелла, бислэг, томат тэгээд хям орж исэн баггүй юу? Тийм болохоор энэ арай бага орцтой санагдаад байгаа учраас арай өөр төрлийн юмнуудыг оруулъя гэж бодоод ахаамах чинжүүг гэрчсэн өгөрцөө. Дөнгөсөө юу болсон гэж бодож юм? Миний утасны багтаамж дүүрсэн заяа. Тэгэд энэ тортилла пиццагаа бүр ингээд хийгээд болгоод бүр ингээд яг хийхийн даваан дээр заяа ингээд дүүрээд бичлэг мэн хадгалагдаагүй юм за. Йоо. Одоо яах вэ? Нэгэнд хийцнээс хойш одоо дахиж ямар бичлэлтэй юм штэ. Үзээд одоо. Тэгэхээр ингээд энэс ч хаашаага зүгээр бичиж. Тэгээд угаасаа нөгөө нэг TikTok дээрээс авчирсан бичлэг угаасаа байгаа юм чинь те. Тэр бичлэгийг хажууд нь оруулаад тэгээд та нарт ойлгомжтой харахад болох гэж бодож байна. Гэхдээ хайр юм аяа ямар тэнийг юм бэ те. Нөгөөс болоогүй ч гэсэн гоё бичлэг хийж байгаа хүмүүст болоогүй ч гэсэн амар гоё юм штэ. Тэнийг хартаа. Юу гоё гинээс. Гого. Энийг хараа гого. Хятад дээрээс нь хамхтай. Хийсэн. Нэгэнд хийсэн юмнуудаа. Юус гурыг тавьчээ. Уинер дэ ямар хөөрхөн болцсон бэ? За тэгээд дараагийн пиццагаа хий. Гоминтой пицца. Харж ирсэн үү? Идчихсэн үү? Ерөөс би ч гэсэн. Тэгээд хийж үзцгээе. Ийм гомьортой. Би ноёрыг штэ тий ирэхээс өмнө гомингоо болгоцсон. Гомингоо болгоод тэгээд энэ хартаа ийм гомингоор пицца юм. Газ хийж та нарт харуулъя заяа. Та нар ч бас хараагүй гэдэгт би бас итгэлтэй. Энэ гоминтой пиццанд дээ штэ тий шор ас хэрэгтэй. Гомингоо хамгийн гол нь болгоцсон байх хэрэгтэй. Хатгах юм шор хэрэгтэй. Шорлогтой гоминтой пиццагаа нөгөө нэг TikTok-оос авчирсан бичлэгийг нь энд оруулцгаая. Дээрээс нь угаасаа дахиад хям хэрэгтэй. Хям угаасаа хэрчсэн байгаа. Шоролцгоё. Яг голоор нь хатгаад тэгээд энийгээ ингээд дүүртэл нь хатгах шүү заяа. Жон. Гомингоо зай гарахгүй шах. юу Шорлогонд нэг сонь юм өт хийгээд ингээд шорлцсан амтд байсан байхгүй юу? Яг тэр шиг харагдах амар муухай. Өчиг харагдаад. Амар томорцсон. Таргалцсан өчиг. гэсэн чинь хоолыг зуршилбар уучлаа. Пицца идмэргүй санагдчихв. Бид хоёр л идэ тэ. Зүдэ гаргаад инэ. Бид гур бас өөрсдөө мартах гад биш шүү. Окей, бүгд одоо тэн дээр тавих юм байна. Энд тавих юм байна. Нэг зүгчүү. Тэг юм байна. Өөз. Нөгөө талаар нь штэ хөхт хоёроо. За би тэхүү чи ямар сонин өвсөлгүй юм. За гинэд ороод ирлээ. Тэгээд яагаад гинт орж ирж байгаа вэ гэхээр энэ бичлэгнээс хоошоогоо штэ тий. Яа үнэн фейл заяа. Бүр амар их бүтлгүүцсэн. Энэ бичлэг бол зүгээр бүхэлдээ бүтлгүү бичлэг гэж нэрлэж болно заяа. Тэгээд яагаад гэхээр яг энэ бичлэгнээс хойшоо
бүх бичлэгнүүд дуустлаа ямарч яриа ороогүй байсан. Бидний яриа ерөөсө бичигдээгүй гэсэн. Тийм болохоор би одоо дуу оруулаад яриа явъя. Шорлогтой пиццандаа болохоор нөгөө гоймонгоо хяма дээрэс нь бэлсгээ хийгээд хамгийн сүүлд нь өгөрцийн нэмж өгөөд тэгээд бэлэн болноо. Тэгээд эхэлж бэлэн болгосон 2 пиццагаа хамтд нь шарх шүргийнхээ тавцан дээр тавьчих. Яа амттай юм аа. Хамгийн сүүлийн пицца бол сэндвичний талхтай пицца. Тэгээд талхныхаа дөрвөн булан хэрчээд тэгээд яг голын хэсгээр нь пиццагаа хийн. Үе энэ дууруулж моруулах чинь жоох хэцүү юм биш үү? Тэгээ ойлгоорой. Зөөлрүүлээд нүх гаргаж байна. Нүх гаргах нь чаас хаашаа юм бэ? Хэлбэрт оруулж байна. Яг чаа. Танараа олсон. Одоо боллоо. Саяны жоохон хэсэг нь штэ тий өөрийнхөө дуугаараа байсан байна. За тэгээд нөгөө нэг хив оруулсан талхан дээрээ томато хийж өгөөд тэгээд бусад хийх ёстой орцуудыг хийгээд өгнө. Тэгээд та нар штэ тий энэ орцнууд ш заавал ийм орцнууд гэсэн зүйл юусоо байхгүй. Тийм болохоор өөрийнхөө туртай янз бүрийн зүйлсүүдээ хийгээд орцыг нэмээд ч юм уу хасаад ч юм уу туртай юмнуудаа оруулаад тэгээ пицца болгоод идэж болно шүү. За дахиад л нөгөө нэг бүтлгүүтлийнхаа талаар ярьж эхлэх чинь заяа би. Энэ штэ те энэ сэндвичний талхтай пицца штэ. Дахиад бүтлгүүтсэн заяа. Яагаад тэгэхээр та нар хийхдээ хамгийн гол нь штэ энэ гурилаа заавал ингээд нилээн юм зөөлхөн хэлбэрт ороход амархан тийм болохгүй бол дуу байх юм болно штэ те хэлбэрт орохгүй тэгээ дээрэс нь ингээд ерөөсө задраад хоорондоо нийлэхгүй байсан заяа. Ёо. За тэгээд өөрсдийнхөө хүссэн орцуудаа хийгээд гоё амттай пиццагаа бэлэн болгоод идэж болох юм байна. Бид гурав болохоор энэ дээрээ томат, тэгээ сосиск, чиз, гахамах тэгэл энэ орцуудаа хийгээл эзэндээ. Тийм өндөг бас бэлдээрээ. Тэгээ нэг өндөг байхад л болно шүү. Тэгээ бодвол энэ дээрээ штэ саяны яриад байгаа өндгийг хийшүү гэж хэлбэрлэж байна. Өндгөө сайхан хольж байгаа. Тэгээ эрмүүд дээр нь түрхээд өгөөрэй. Тэгээд ингэж түрхээд ингэ шар болцсон байгаа штэ тий. Энэ шар болцсон байгаанууд энэ штэ хооронд нь нийлүүлнэ. Тэгээд нийлүүл ёо хил амар оцолтоод байна. Яа энэ харж байгаа зүтэй та нар те үнэн бүтлгүү хоорондоо олигтой нийлэхгүй задраад дээрэс нь ёо. Гэхдээ ингэж хийсний дараа штэ идэхээр гоё олж илээ зүгээр шүү. Тэгээ яадгийн ингээд задарсан ч гэсэн хамаагүй тэгээд сайхан нийлүүлээд чимхээд тэгээд бүгднийг хийгээд өгнөө. Ёо яадгийн л гээд бичээл ерөөсөө ингээд инээлтэй л ах шиг байна. За энэ дараа дахиад өндөр хэрэгтэй бэлдэж байгаарэ. За тэгээд дээгүүр нь сайхан өндгнүүдэд нийлээд өгнөө. Нийлж дуусчоод. За дараагийн нөгөө нэг тавцан дээр авчиад нөгөө 2 пиццаных нь нэг дээр авч тавинаа. Ингэж нэг баахан бүтлгүүтсэн пиццануудаа шарах шүүгэндээ хийгээд жоохон хүлээе да. Болчихжээ нөгөөх чинь болчлоо. Хардаа. Тийш харуул. Oh my god. Татлын харуулъя. Oh my god. Тасархаа юу? За гаргая. Идэх үү? Тэгээд ингэж нөгөө бүтлгүүтсний эцэст нөгөө пиццанууд минь бэлэн болсон байна. Одоо бүгдээрээ амсаж үзцгээе. Гахамхтай пиццанаас эхэлж амсаж үзцгээе. Ёо, одоо харсан чинь бүр ингээ яг арааны шүүлс гоожаад аманд бүр шүүлс ингээ ялгараад ин заяо. Энэ бүр амар гоё шаржигнсан шүүлслэг бүр үнэн тасархан амттай 10-аас 10. Хямтайг нь идэж гинэ гэд хэлж ийн. Тэг хямтай бол бас ялгаагүй гоё амттай байсан. Яг л яг гахамх шиг. 10. За энэ харж ийн нөгөө нэг амар алдартай гомонтой пицца. Ёо энэ бол амар гоё зөөлхөн шүүслэг шаржигнууртай ялгаагүй тасархан амттай байсан учраас бас 10-аас 10. Тэгсэн чинь нөгөө талхаар хийсэн пицца чинь нэг сонирн болох байх гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь бас тасархай бас 10-аас 10 өгсөө.
бүтлгүй бичлэгтэй хамт байсан та бүхэнд бүгдэнд маш их баярлалаа. Тэгээ лайка дараарай. Subscribe бас хийгээрэй. Комментс өчөж болно шүү. Тэгээд түр баяртай.